Манай улсад сүүлийн үед сэтгэл сэртгийлгэм хэрэгүүд ихээр гарах болж хүний санаанд оромгүй үйлдэлүүдийг үйлдэж нэгнийхээ эрүүл мэнд амь насыг хохирох тохиолдол олон болоод байна. Хамгийн сүүлд өнгөрсөн Бямб гарагт манай телевизийн иргэдийн мэдээллийг хүлээн авдаг 1919-52 утсанд гүнтийн цусланд хүн сүхтлээ гэсэн дуудлага ирлээ. Энэхүү мэдээллийн мөрөөр маргаашнд буюу Нэм гарагт манай телевизийн сурвалжлах групп газар дээрээс нь очиж сурвалжлага бэлтгэсэн юм. Нөхцөл байдал дээр очиход тухайн хэрэг үйлдсэн этгээдийг хүний их хэмжих гэдэг тухай гомдол гаргах талаас хэлж байла. Уг нь бол хөршийн харьцаад гимгүй байсан эдлэн газар руу нөхөрчин ороод ирчихсэн байна гэдэг шалтгаанаар үхрийнх нь хаарцагны хавцаа сүхээр завчиж унагсан байна. Тэр үйлдэлийг харсан настан болиулах гээд очтол баг зэрэг маргаан өсч үхэрний эзэн настанг энэ өвөөгүй үйлдэлийг нь боль хэмээн шаардлага тавьсан ч мод сүхээр зөхөж чих олон нуурын тус газарт нь ноцтой гэмтэл учруулсан байгаа юм а. Тэгэхэд би буугаад үхэр орцсонд намхаа хашаа. Би хашааны төмөрөцөө тайлаад ороод үхрээ гаргах гэсэн хар тэрэг үүдэн дээрээ зогссон. Зогсоо дээрээс үхрээ гаргаж явтал ална таануудыг сүхварж ирэл шидэл. Өнөөхрөөс нь хүүшээ дөмнөлсөн зэрэг чамаа гадаг мэндийн зэрэг байхгүй. Онон гэж эмдэх дэргэн. Хавын эмдэхтэй хүн. Авгааг нь хэвлээ нүдний эмчих юм гэн. Би ганц хэлсүүл ингэсэн. Яг босч ирээд яг тэр байшинд орсон би микшгэ байшин хажуугаар хашаад аваад харахтаа. Танай өвгөн намайг ингээд чөлбий одоо гэртээ харж чадах болов уу? Миний цусны чи хардтай гэсэн. Загнаа өч өхөр оруулсан дээр тагнахаас хүний их хэмжийг инхүү бусрамг авирлаж байхыг түүний эхнэрч мэдсэн байсан тухай их сурвалжууд хэлж байгаа юм. Харин хохирогч цус нүжтэйгөө холилжчихсан хэвтэж байхад ядаж гэрийнхэнд нь очиод дуулгаагүй нь хүний мөсийг нь илтгэсэн хэрэг болох үзье. Мэддэггүй би уул нь араас нь уцаар хэлсэн. Энэ хүн тэнд унчихсан. Бүр хачин сууж яхаа энэ яач би тэр санжааг тэглэ гэж мэдээгүй л да. Үхэртэй л мөргүүлчлээ гэж бодохгүй юу? Үхрээ гарах гэж мөргүүлчүү, төөрч, нөгөө тэрүүлчүү гэж бодохгүй юу? Ярихаар зүйгүй шууд уцаар санжигаа ерөөр ярихгүй араас нь шууд тасалт суудсан. Авгай. Хэргийг үйлцэн этгээдээ эхнэрээс энэ тал дээр уцаарч болтгоо тайлбар авахыг зорьсон ч хэвлэл мэдээлэлээр хамаагүй ярил бид нар явдаг газраараа явна. Тиймээс тэг хэрэггүй шүү гэх мэтлэн сүрдүүлгийн чанартай хариултыг өгч байсан юм а. Хүн гүрдэж ингэж телевизээр хамаагүй ярихыг бас зөвшөөрөхгүй. Тэгэхээр бас нэхэмжлээ. Би тэрийг бол их гүрдсэн байна лээ. Та нар тэр мөрдөн байцаалтан дээрээ л оч. Аавчвал туслал гэж байгаа. Ер нь бол тэгтэл та нар уцаа авахгүй байгаа. Ямар ч тач үйл явдлыг нүдэрээ харсан гэрч болоод тэр хавьд байсан хүмүүс сэжигтнийг архиугаагүй байсан, архитарс хэргэлдэггүй хэмээн мэдээлж байсан юм а. Согтуур болгондоо хэтрүүлэн хэрэгэлсэн хүнээс л иймэрхүү авир гаргахаас биш, эрүүл хүнээс тэр дундаа ард иргэдийн эрүүл мэндийн манаа зогсдог хүний их хэмж хүнээс яавч гарамгүй л үйлдэл байх юм а. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлц дээр хэргийг шалгаж байгаа. Бид энэ талаар эргээд мэдээлэх болно. Сэдэд жавхлан төгснөр мэдээллээ.